Монгол улсын соёлын яамны дэмжлэг үндэсний спортын 7 дугаар наадмын хүрээнд Монгол брэнд Морин өртөө 2022 уралдааныг ETV телевиз үзүүлж байна. Хүннүү гүрнээс улбаатай, эзэн Чингисийн зарилгатай, өгөөдөө хааны өргөжүүлсэн их хаадын зарилгыг дэлхийд 3 хоногт хүргэдэг Морин өртөө түүхийг түүчээлсээр. Энэ цагийн гайхамшиг эрен зүүнийн бахархал дэлхийд мөнхөд мөнхрөх Монгол брэнд Морин өртөө. Морины хурдыг ашиглан мэдээ дамжуулах тогтолцоог Морин өртөө гэнэ. Морин өртөө нь Монголын их хаан болон төрөөс явуулах бодлогыг хэрэгжүүлэх гол хэрэгсэл боллоо. Алт, мөнгө, хүрэл гэрээгээтэй элч нар өртөөгөр яарвчлан давхиж хаадын зарлиг тушаалыг богино хугацаанд тархааж албан хэргийг шийдвэрлэдэг байсан явдал нь төрийн бодлого шийдвэр амьдралд хурдан хэрэгжих үндэс болж байлаа. Монголын эзэнт гүрэн хүчирхэгчийн хэрээр харь орныг баримтлан захирах, гадаад дотоод харилцаа хөгжин худалдаа наймаа өргөжин тэлж нааш цааш бичиг загтал илгээх хүргэх гээд элчийн үүрэг ихсэн тул өгөөдөө хаан 1235 онд өртөөний албыг өргөдгөн шинчилж нийслэл хар хурмоос баруун зүг цагаатан улсаар дайруулан Батын алтан ордны улс хүртэл зүүн урагш Бээжин өнгөртөл суур өртөө байгуулжээ. Төв Түмэн сүрэг компани малын гимч Эренчин очир элч нарын унах мордыг нэг бүрчлэн үзэж дугаарлах ажлыг баг хамт олонны хамт хариуцлагатай амжуулж явна. Тодорхой хэдэн шатанд үзэж байгаа маа. Тэр нь болохоор даалан хүчтэй амир энэ уралж байгаа морд хэд хүчтэй байж болохгүй. Тийм учраас хүчийг нь үзэж байна. Хэр хүчтэй вэ гэдэг нь. Хоёрдугаар шингэн дутагдал булчирхай цочсон байна уу? Яаж ин мал амтны бие дээр 4 том булчирхай байгаа. Тийм түүнээс хамгийн ил дэдэг нь болохоор 90 дөрөх булчирхай байгаа. Тэр маань цочсон байна уу гэдгийг үзэж байна. За хамгийн том асуудал бол өртөөшөж уралж байгаа өртөөний улаашрт маань хамгийн тохиолдох юу бол хөлний адуун дээр маань хөлний бэртлэгийн төлөө байгаа. Тийм учраас ингээ урхаг болон шин сэтэрсэн юм юу байна уу гэд шинж тэмдэг байна уу эсвэл ингээ бороолсон байна уу гэдгийг хөлн дээр үзэж байна. Би 29 мөр оролцуулж байна. Хамтарж байгаа ах дүүсээрээ нээсэн. Манай ах Бацөх гэж хүн байна. Манай ах Эрдэнэбат гэж байна. Энэ Баяр сайхан гэж байна. Ингээд 4-5 айл. Би барьж яваад эн чинь 7 сарын 1-ээс хийсэн. Би нэг 7 сарын 5-наас эхэлж барьж авсан. Тэгэл энэ өдөрт нь уяал ганц нэгээс нь хүйс аваал. Зарим нь хөслөө, зарим нь хөслөхгүйг нь унаал. Тэгэл үлж байна. За ингээд 2022 оны Морин өртөөг зохион байгуулж байгаа. Бүх зохион байгуулагчид болон хамтран ажиглагчид ажиллаж байгаа хүмүүстэй. Тэгээ дээрээс нь Морин өртөөнд оролцож байгаа бүх оролцогчдод бүгдөөрэнд нь амжилт хүсье. Бэлтгэл хангахцал гэж үзэж байна да. Бүх оролцогчд тамирчтай сайхан уралдаараа хийлээ да. 11 дахь гараа ганц байшинтын дэргэд байрлах 10 дугаар өртөөнөөс гарч Цэнхэрийн голын урдуур явсаар Цэнхэр сумын гүүрээр гарч өргөөтийн талын ихээр гарan хужиртын гизэгт байрлах 11 дугаар өртөө 30 км гарсан цагаас хойш 3 дахь өдөр бөгөөд энэ өдөр 4 өртөө буюу 120 км уралдана. Монголын үндэсний их өв соёлоо эрхэмлэн дээдлэн хөгжүүлэгч, ерөнхий зохион байгуулагч Big Blue Flower. Монголын үндэсний их өв соёлоо эрхэмлэн дээдлэгч, ерөнхий ивент тэтгэгч, мэргэжлийн ёс зүйд хамт олон мөнх даатгал.
Нутгийн элч нар гинго хадаан унсан мордынхоо уяаг оруулнаа. Гинголон уяа тойрох бүрд элч нарын алгхан зүрхний гүнд хадаатай бяцхан унааж хүүгийн дурдтгал тодрон тэр үедээ очсон мэт догдолцгооноо. Монгол өрөөнд мөрөн өртөө 2022 оны 3 дахь өдрийн сүүлчийн гараа за 30 км таггүй өнөөдрийн 120 км-ийг туулгад бэлэн болж тээ. За ингээд гараанаас гарсан манай 26 элч. За цэнхрийг нутгаар л тавьсан да. Голоо цэнхэр голоо цэнхрийн голыг өсөж байгаа. Явс нэг жижигхэн даваад за гол руу ороод голоон дам өсөж явсаар. За тэгээ нөгөө Аранга аймгийн Давхармөрөө оролцдог өргөөтийн талын ихээр дээр за ихэнд нөгөө гизэгдэх газар л. Өжиртийн гизэгдэх газар л очиж. Дуусах ёстой өнөдрөө доорлоо. За тэгэл ширэг үсгэл гарцгаалаа да. Тэглээ. 120 км-ийг бас бүгд сайхан дуулгаа. За сая өртөөн дээр бол нэг жоохон унтаад хүмүүс жоохон ядарсан мэдэгдэж байна тийм ээ. Өдөр аргагүй нэг халуун наранд яваад Халуун нар нэг тийм ээ. тэгээс энэ өртөө хоорондын зайн дээр жаахан зайн ч гэсэн амраад авъя гэдэг. Ерөөсөө нэг 15 минут хүн хөдөлсөп гээд би сайхан амраад авч байгаа шүү дээ. За 19 номертой Манай манлаа цагаар мартай давхиж байна. дахиж явна да. Француз манлаа маань 19 номерын хармартай. За энэ готод өрч байна. За готод өрчийн ардтал дээр сая чамин чулуу гаргасан. 100 адуун сүргээ арын сайхан хангаад тааваараа хариулан дэрвэх зүтгэлтэй залуу Батэрдэн жинхэнэ адуучин ирээ. Олон жил өртөө даамал хийсэн тэрээр хизээнийхэн өдөр өөрөө илч болон уралдах нууцхан хүслээ биелүүлэн давхиж явнаа. Дөрөн дээр босчихсан шиг доо. Энэ өртөөн дээр мөнгө сайхан бас төрүүлээ гараад авчихсан. Тэгээ одоо арын мордууд нь хүзээд ирж байгаа харагдаж байна. За мөнгө сайхан нэг сайхан өрөн морьтой. Ихээр юм уу? За хэр морьтой явж явах шиг байна. За манай Хөрөвдөрж ах маань. Хөрөвдөрж маань хор морьтой байна. Тэнийж явах шиг тийм. За энэ хоёр өртөөн дээр нэг жоохон 10 гаргаад болчихсон. За энэ дээр нэг жоохон явуулчих гэж бодож. Тэгж байх шиг байна те. За даваас өрөнчин дарахын гараад ирчээ. За ангаач татсан босоод гарсан. Болоог энэ ч нэг өгсөөр байгаа давх учраас тийм ээ. Бүгд л сайхан татаатай. За булганы бат сайхан. За манай булганы бат сайхны чинь Апу компани ивент гэж оролцож байгаа юм. За. За Апу компани нэрэн дээрээс мартсан. Булган аймгийн төлөөлөл. Бат сайхан хүмүүс гэж байна. За буян бат. Ховд аймгийн төлөөлөл. За жимо маань харин нэлээд дээгүүр гараад ирсэн юм шүү. Сайхан давхиж байна. За нэг сайхан уулын болчихсон. За тамаар явуулчихнаа л гэж болтой. Гараад ирж байна. За гоё болтой. Явж байна да. Жоо таргандуул байж мэдэх одоо энэ да. Тийм байна те. Тийм даваагаан давчуулж гайгүй л ахал да. Цүнхэн сонгоо гоцсон л да. Цүнхэн замдаа янслаа. За бат сайхан гоо. Араас нийлээд байна. За өрөнгө аваасрын за тусалж явуулсан. За ямарч нэгэндээ туслаад за түхэн мөрчлөөж байгаа тэгэл хэллээ. За буймтайгаа хоёулаа нийлж байгаа. Жимаа яа. Манай явуулж харин тийм ээ. Сүрхийн өксөр юм тийм ээ. өөр нэг зөв ширвэх төдий хөдлөөд гадаг байна шүү. Тийм бэлэн байгаа атуу шиг байна. Ийшээ бас мөрд сайхан байсан. За уралдаад мөрдний усан ямар ч хүүдээр очиад нийлээ. За намын чулуун ямар ч. Нийлж яваад манай өмнөх дугаар дээр бол утгатаа дөрүүлээ тийм ээ. Өртөө дөрүүлээд ирчихсэн. За тэгээд члэн байгаа. За хүмүүс чамын дээр Цэцэг шиг дөрвөн охинд амлалт өгөөд гарсан мянган монголжинго ээж нарын төлөөлөл тэрээр халширхийг үл мэдэн төвчээр зан эрэмгийн уралдаж явна. За энэ төрүүлээр яваад байгаа чинь би. Сайхан уу? Сайхан гэдэг таа. Сайхан төлөөлөл. Тэгээ одоо энэ мордол дээр цаагуур иргээд ингээд явна. Яа. 27 номертой. Хүрч авчихгүй. Формортой давхиж Форморт оролднаа гэж байна. За ер нь жоохон өвдөр бол
Энэ өртөөнөөс нь төгсгөлийн уралдаа жоохон явъя. Итгэн шиг дуусгая ч гэсэн байж Тий. магадгүй. Ер нь жоохон амраад автсан. Уралдчихяа л гэж байгаа болтой. За мөнгө сайхан 18-8-ийн сайн хээрмэлтэй. Дөрөөн дээр босчихсоо. Даваар өгсдөг явж байна да. Тэгжээ. Хамаа тэгээд цэнхрийн нутагч нь сайхан шүү дээ. Тэгээд энэ цэнхрийн гол гэж урд тамир гэдэг тийм. Хайхалтай сайхан шүү. Тэгээд яг голынхаа урдлын өндөр талтай. Энэ талаар нь явж байгаа. Талаар нэг явж байгаа тийм талаар үү? нэг Цаанч явж байна тий. Тэгж байгаа аргашаага эргээд нэг даваад тэр нэг жижигхэн татвархан гараад нийлээд авбал тэгээд замдаа орчихно. Одоо тэгээд нэг чигчгээрээ л өөрийнхөө зөв гэж бодсноор л яваад байх шиг байна. За даваа явж байна. Аваа нэг жоохон мөр амраана. Дээр нь яваад цаа ингээд тэдэж аваад. За намын жолоо хөрөвдөрж байгаа. Таагуурч нэг туруулаа даваахан давж байгаа байна. За давааны урд бол ширүү явахгүй наа хүмүүс жоохон өндөрлөлтөө. Тий. Зам ивгүй. Мөр амраагаад орчихоо гэж байна. Хөрөвдөрж байгаа нэрээ залуу хүн нь дахиж байгаа шиг харагдаад байгаа шүү. 67 настайгаа энэ сайхан буур. Энэ сайхан тэрхэн залуучуудтай. Зүхэн сайхан урал. Аа нямт бол. Явуулаа буулгачаа гэж. Хажуугаар шудраад өнгөрнө одоо зүгээр. Яа манай сумын отроо даваахан давж болтой. Ямар халуун байгааг одоо манай сумын отрын тиймээ нарлаа харж байгаа байсан. Харахад бол. За танан байна. Зөө нөгөө төчөн бүр одоо нөгөө ёслогоо хүртэл хийдэг болсон байж тээ. Жолоогоо тавьчихсан. Ёслогоо хийгээд өгөх гэж бас. За үсгцгээ янзлаад мулгаагаа янзлаад нэг ёслогоо хийж авчаад. За тэр. За хөдөлгөөд авлаа. За яа чилээдэг үеийн таарсан болтой 28-ийн. Тэгээд энэ баг хөвгтүүчтэй дүндээ морин сайхан давхичлээ улам урам ороод тэр хэмжээгээрээ л явж л мундаг байх юм да тийм ээ. Син шархэр марс нэг явъя л гэжсэн да нэрөө. Тэрэл явж. Сайхан нам зургаатай л яваад гатуу шүү. За тэгээ гашир хэдийдэнд явах уу хэдийдэнд татах уу гэдэг. Тий. Тэр үйл хэлгүүдээ тэр тийм ээ. Багцаатай бай таараа. За энэ хэд маань давааны дадад өгсөж байна да. Өгсөж байна. За түрүүний өртөн дээр дисмарк хоёрт орсон. Дараагийн өртөнд би төрүүлнэ гэж амлаж байсан. Тэгээд тэрэн дараад ирсэн байна да цаахантайгаа. За болгоно. Айн хэм байна. Атсаахан хий хоёр байна. Боломжов байна. Боломжов байна. Боломжоо. Заар дээр нь хоёр туршлагатай нөлөөс нийлээд авлаа. Нийлээд авлаа. Энэ ч зүрхий өгсөн шүү. Өгсөн. Харахад онцсон. Яг ингээмээр тод явах. Яа, сайхан үнтэй. Хоёулаа хоёр талаас нь чад нэмэрчгнэ хоол гэж боолтой. Аваагаар их болаа л юм ч гэсэн. Нийлүүлээд авах гэдэг чинь тэгээд ухаан юм л да юм. Чинь бол унаа дээр нь дахиад ахын нэр биш байна л та тийм ээ. Хэдийдэн мөрөө жоохон амраачгүй яавал татчихгүй эний мөр төр ч нийлүүлчихгүй өдр гээл тийм ээ. Зөндөө ажиллаа. 12 номертой. Сайхан шархаар мөртөө. Сүлгэн дээр нийлээд авлаа манай. За ингээ ихний даваагаа даваад тонгоогоол. За тэгээд нэг гол руу ороод нэг уралдаан гарна да. За тэгээд Төл маань авч байна. за сумын төв дайраад гүүрээр гарах хэвээр. Тэгээд гүүрээр гарахыг зохион байгуулагч жоох наагуур гаргана. Гүүрээр гарсан та баг ялгаагүй л дээ. Тэгээд Гол саяар байсан тийм ээ. Сая гайгүй учраас. Гүүрээр гаргахлаа нэг машин тэргээ бас жоохон төвөгтэй байгаад байдаг. Төв цаг авдаг. Төв зам учраас аав машин хааж нэгээд зураг ажилладаг. За ягмар жоо араас оюун батчамж руу ирдээ. Жираад нэрээд авлаа. За түрүүнд 28-т за эдгэрч нь уруудаад яваад байгаа юм байна шүү дээ даваагийн авчаад. Атта уруудаар гоо. За ингэ шуурхаатай хошгол яваад байна да. Тэг сайхан явнаа. Явнаа. За тэгээд гол ороод авчихвал тэгээд мориндоо чараа. Тий. Мориндоо чараа амрал болчих واخ л та. Тий. За өнөн харгамжтай. 11 аймгийн төлөөлөл 11 аймгийн ирсэн сумын. За тэгээд малчаали. За нэг тэрхний ч одоо л цэвэр очиж пенсмагаар тэргүүлэл яваад байгаа юм байна шүү дээ. За онон горгоор яваад байна. За цэвэр очиж 6 аймгийн хэрмэлтэй. Шукартаа жоохон шихэж яваачаад хөдөлгч юм гэж боолтой.
За хамгийн өндөр хэсэг дээр нь одоо л гарч ирж байгаа юм байна. Сайхан чимээр байна. Сайхан чимээр байна. Цагаатайгаа гараад ирлээ. Тонгоож авалмаар амсгийн. За тэгэл тонгоогоо. За тэр хоёр нарагтаад Урд тамирын гол. тэр тамирын урдлын татвар гээл гарчихвал за тэгэл Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би орог сарал зэрэглээ хавар сүмэлзэх хүндийд орсон буурын шүд өвл хангин хоолоод үлэг гүрүүлийн мөрийг өдийн хүртэл хадгалсан онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би. шуурхаад байгаа шиг яваад голөвчөө ир шиг гэж байгаа болтой. За араас нь ихэж байгаа. За дулумж Ойрхон яваа. Араас нь даваахан даваад ороод ирсэн шүү дээ. За даваас нь. За бүгдээр онцоо хоол ахын гараад хоол гарчаад байгаа нэрээ жоохон. За манад Түмнэс таа. явъя гэж яах чаа. За түмнэстэй хэрмэр бас мөг өмөр бахаа юм. Тийм байна, сайн байна. Сайхан ч юм. Өл гараа тэнийг тэнийцсэн л одоо шиг байна. За Эзэн хашрунаач. тэрийг яаж хонхоо гэдэг юм бас сайн мэднэ л дээ. За ингээ холыг хайсавыг өгсөд ихэл сайн жижигхэн татваргаа гарцсан. За одоо дахиад нэг жижигхэн татвар гараад тэгэл одоо энэ модных одоо урдуур нь тагсаар байгаа. Энэ модны чи араар л одоо цэнхрийн гол мөн байна шүү дээ. Урдуур нь тагсаар байж гал цэнхрийн суман дээр очих хэвээр л да. Тэгээ цэнхэр сумынхаа наахан талдаа өндөр хүчлийн шугам байгаа. Тэрийг дагаад голон гараад явчвал арай л амарлна да. Одоо тэгээ зүгээр харъя тэгжил гарах байх гэж бодож байна. За Батүл. Сайхан буурмэртэй. За цэцгэлсэн нэг улаан зингатай малгаал тулгаан дээр шилүүцэн дээр англи яваа шүү дээ манай Батүл. За бацаах. Өглөг маа. Супер зөксөлтөөрөө хашаад манай гэж явж байна. За одоо симэгтэй гэж гаргаж мөндөг сайтай Тийм. байгаа. Хөлчгийг юм гайхалтай. Англи голдоо усаа яваад хахад энэ хөл яахч байгаа юм да. Бүтэн 3 өдөр уралдлаа. Ер нь ичээш вэ ингээд. Тэгэл усаад явах дээрээ бол Өнөөдөр чи ингээд дуусах нь 330 км туух нь шүү Тэгж байгаа юм ээ. Тэгэхээр л бас л адуу гэдэг юм. Тийм л сайхан болтон амралттай шүү дээ. Амралтгүй болоод ивэл одоо бүр 500 муу үрцээ явах нь шүү дээ. тэг хинэ. За дулумжаа хашир уралдаж байгаа. Өнгөрсөн жилийн алдаа байсан ба өнгөрсөн жил 5-аар орсон. Бас тань цаагаар уралдаа. Тэгээ нэг өнгөрсөн жил бол хөндлөн зам гаргаад ирэхлээр хамгийн татдаг хамгийн муу уршилтай байсан гэж байгаа. Тэгээ тэр үл энэ жил одоо бас байхгүй болсон юм шиг байна. Тэгэл манай дундажлаа явна. Тэг хойно үлдэхгүй. Ер нь өөрөө бас нэг сурчтай. Тэгээ хөнгөн жинтэй учраас хойно ер нь бараг үлдээд баг. Урд гаргаж бас их мар шалж уралдахгүй. Тийм байна. Яг л гоё алтан дунджаар сайхан уралдаа. Технороо байл тэрэн дээр хацаалаа. Энэ бол бас энэ хүний хувийнх нь тактик байсан байна. За манай бүсгүйчүүд чи ер нь өнгөлж аваад Боломжоо. ер нь үйтэн бол үйтэн Өрлөөс ойртой. онол нэг алт нь явандаа. Ер нь хөнгөн жингийнхэн бол эхний Тийм дөрөв. байна. За энэ ч одоо тэгээ 51-ээс 56 кг-ийн хоорондох хүмүүс л оролцож шээ. Энэ дөрвөн хүн чи ерөөсөө тийм ээ. Хөнгөн жингийнхэн нэг игнээ болж байгаа. Дэнсмо маань бол амлаад байгаа шүү дээ. Энэ өртөө дээр би төрүүлээ гэдэг. Суглааг багтаа амлсан дээр одоо хэдэн оролцох харъя. За өнө ганцтай ч ганцаа оролцож байгаа. Гурван бүсгүйтэйгээ манай онж сайхан уралдаж байна шүү. Ингээ шууд голоор гараа явуулсан. Мориндоо хамраа. Ингээд одоо шууд өчөж шүү дээ. Одоо эн чинь сумын төвөр дойроод бөө ажил болно шүү дээ. Зүгээр айх юм баг. Фөрөөр мөрдөө тэний морины чиг ичээр татна шүү дээ. Зүгээр орсон. Отроо дөдөө орсон. Икотра, икти бархаяма.
Би голгоптор байна. Дистер. Мөнгөтэй байна. За. За тэгээд гуруулаа. Жохон сэрүүхэн ч болцсон байгаа шүү дээ. Тий. За манай сүглэг ма хийн дээр нь сайхан явж байна. Олон гараад ирсэн 6-ны нэг. Тий, энэ бол үндэ явсан. Цингэрийн олон гараад одоо жинхэнэ бариа руугаа өргөдний тал гэж яриад байгаа шүү. Энэ тал ч уудам юм байна шүү дээ. Өө шүү. Явуулд юм байна шүү. Одоо энэ тал дээр чинь Аранга аймаг чинь аймгийн наадмыг зохион байгуулад байгаа шүү дээ. Одоо юу? За одоо энэ өргөдний тал гэж одоо доошоо нэг 18 км. За манай гэж нилээ өтгөн болж аваад нээж явж байгаа чинь. Хойно хойноосоо нийлсээр байж байгаа. Голоон гараад өргөдийн тал дээр. За тэг өнөр үлээрээ нэг ч шиг боллоо одоо энэ хилээ болоод явах гэж байна. За тэргэнд явсан хүмүүс чинь бүр одоо нөгөө Баттуу Төмөн нас бүгдөө ирээд. Одоо Төмөн наст нь бүгд гараад ирж байгаа тийм байна. За. За дэлбэрэл гоолтой, гуугаад гоолтой. Аяа дэлбэрч чад хийгээд байна хүмүүс. За хэрэг сайхан байна. Марч нэг явъя гэж юм. За буурмэртэй манай Баттуу. За юм гасан цагаас ахлаа тэргэнд болчихсон. За энэ нөгөө хэд ойрхон. Заарны үе болон чин ойролцоо хүмүүс аягаар дээр дараа. Нөгөө нэг дөрөвч нь бол дөрүүлээ. Урдаа нь 2 хүн гаргаж аваад араас нь. За сайхан зоох хатаа тэгээд гүйлжил. Сайхан зоох. Очиндаа гихчээр явж байна да. Тоолбол нас чадсуу, төөлбөл бие чадсуу элчнэр энэ тэнцүү уралдаж явна. Морин дэл дээр өссөн хүүхдүүд цаанаар нэг зоримог шүү. Тэрэн Манайхан чинь тийм ээ 22 оны эхний өртөн дээр бүгдийн нэслэгээ хийгээд 7 хүн хийсэн байдаг шүү тийм ээ. Тийм бид нэр санаж байгаа. Ийм л мундаг хүмүүс шүү дээ гэдгээл харуулад байна да одоо. За энд бол яа харахгүй өстой хөнгөн жингийнхэн бол бүгд дээгүүр явж байна. Явж байна. Яа. Инсматага он боломж авахшаад авсан. За жаргалтай сайхан явж гин өө. Сэвэ очир маань харагдана. За араас нь за энэ дүүч одоо ингээд бөөнөрөө явж байгаа. За нэг үзүүр дээр нэг тарлах юм да тийм. Одоо энэ чинь нэг ингэж явж байгаа нөгөө засмал зам сайжруулсан зам явж байгаа. Зам тийм ээ. Тэрийг гараад аваа. Яа тэгээд тэрийг нэг хөндлөн гарч аваа тэгээд нэг явсхийн те. За явсгийг л жоохон газар босыг л орчин л да тийм амархан. За тэрийг л одоо харъя тэгээд хинийх нь өнгөлтөд байх нь өмнө нь одоо хашир туршлагатай төмнөс гэж айхтар байжээ. За тэгээ араас нь ингээд 5 сайхан залуу араас нь хойно холбогдсон. За тэгээ хойно ороод жоохон шахсыг л яваад байна да. За хөдлөх шиг боллоо. За аргагүй л гал гарсан уралдаан дээр нэг үзэж байна да. За ястаа. Сэлэнг аймгийн нэг аргагүй л айхтар юм аа. Тийм ээ. Аргагүй нэг төм наст маань нэгд яваа. Салбираа тэгээ нөгөө ёслоо ямар ч харвачи хаяа хийж гинэ тийм ээ. За ямар нэг үйлчлэл ямар ч гэсэн гаргаад яваад байна. Намрын амбас бол яваад байгаа. За араас залуу ураад байгаа. Туршлагатай дарцсан. Яг нэгэн жигд бас моройныг сүрхий хөдлөхгүй. Бас нэг татаж нэг хойно үлдээхгүй тийм ээ. Яг нэг сайхан жигд яваад байгаа. Ер нь энэ өртөөн дээр их хурдан яваад ирсэн. Тэгж үгүй. Мор хүн бол аль аль нь ядраагүй. Аль аль талдаа их хурдан явсан шүү энэ ч одоо. Оройн яг нэг юм хувцснаар бол яг гарц яг тийм байсан л да. Тэгсэн. Цэнгэр сумын нутгаарч бас сайхан явсан. Энэ тал чинь тэгээд яг энэ жижигхэн голоо ингээд энэ хожиртын хангалыг өгсөн явлаа. Хол юм билээ. Тийм байлээ. Эсвэл явуулд юм байлээ. За наашаар нэг сүрхий инээж аваад манад инсмаа. Ормороо 50-аад явуулчихгүй байна бас нэг хоёртойгоо ижилсээд яваад байна. Үзүүр дээр нь чихэн энэ орхно гэдгийг айл үзэх гээд явсан байна. Орд нь гашиг дуршлагтай хүн яваад байна. Тэрний араас тэгээд
Авэачгүй за ингэж явж байгаа дарахгүй. Ойрхон байгаас тийм. Үйтэнгийн уран багчуул хилэлцэн юм шиг ээлж дараагаараа барайнд орж энэ өдрийн уралдааныг төгсөглөө. юм байна. За Дэнсмач ингээд За ингээд 54 минутын хугацаатай орсон. Мундаг 30 км-ийг 54 минут гэдэг Тийм бас байна. л За тэгээд Дэнсмагийнх нь 33 116 км цаг яваадтай орж байгаа юм биш үү? өмнөх одоо дугаар дээр бол одоо 31 31 за 33 гарч ирсэн л да. Цэвээ өчиг 33-оос орж ирсэн. Тэгэхээр л ер нь бол энэ 54 53 мөрөөгд ороод ирэхлээр энэ хугацааны л гардыг юм. Тэгж байна, тийм ээ. За манай 26 хуугаар болчихсон юм. Том насны хермерт нилээ хол бас энэ хоолойг бас нилээ явж явлаа. Харахгүй хэд маань Өтөр дээр нь залуучуудаа дайруулчлаа да. найруулчлаа. За тэгээд инсман төрүүлээд он сайхан оруултлаа. За дулмжийн сайхан оруултлаа. За түнэс орж ирж байна. Стегэмэр ахад жоохон амсгийн тавьж зүгтий гэдэг. Байна. За энэ чинь 10-аас 11-р өртөөн дээр нийт 26 хүнээс 2 хүн машин цуцсан юм. За тэгээд 24 хүн дахиж ирсэн. За 24 мөрний дундаж км-ээр 25 190 км-ээр явсан байх. За дундаж цаг нь болохоор 1 цаг 39 минут 5:05 секунд. Тэгэхээр энэ мөрдөө хөтөөний мөрдөө ерөнхийдөө гайгүй жигдэх. Тэгээ жигд сайн байсан байна л. Сарын 3. За яваад байна. Ерөн талбайтай яваад чулуу. нараад яасан бай тий. За сөглөг маань гэргээгээ өргөө аргагүй нэг илчүн шиг орж ирж байна да гэргээ харуулаад. Сайхан Монгол юмэдэн дээр жаатай явна да. Жаатай явна. Заамгойн төлөөлөж чамд зүүн залуу. Орлоо. Ер нь тэгээд хараа бараатаа л явлаа. Тэглээ. Ер нь ойрхон дурлцсан шүү дээ. Ер нь бол тийм ээ. За цэвээ очир маань сэтгэлээ. Тэр араас явсаар байгаа. Тэгээд ямар ч гэсэн 7-8 яваад орчихжээ. 6-8. Дараагийн дугаар дээр утсан байгалийн үзэсгэлэн хамгийн сайхныг бас харуулна тийм ээ. Сайхан явсан шүү дээ. За манай даваа сүрэ тэгнэ шар ярина. Бас нэг тийм мууг атаа шар. Тий. Сайхан явъя гэжсэн тэгээд сайхан явсаар чаа. Энэрээ сайхан яваад орчихжээ. Сайхан зүгээс. За буян Ботмын марж хоёр. За энэ өчнө гарсан цагаас хоёулаа холбоотой голдуулаад байсан. За ер нь бол хоёулаа нэг хайсан ч юм. За тэгээ нэг багцаа цог явсаар байгаа. Хоёулаа орчиж байна. За хууд аймгийн төлөөлөл буян бат. Дарангай аймгийн төлөөлөл Мянгарч хоёр барайнд орж ирлээ. Оо мөрдөн үргээтэйгээ. Мөрсөн суугаад нам болтсон юм алга. За нэм тулг маань ороод ирлээ. Монголын 1000 хурдмөрсөрөгчдийн төлөөлөл болж байгаа. За Булган аймгийн төлөөлөл бат сайхан. Апо компани нэгтгэсэн. За Апо компани соёлоор гоё сайхан брэнд үйд юм байна. За энэ брэнд орцуулсан. За Арангай аймгийн Үлций цумын Батэрдэн хөө. За Чингэлтэй дүүргийн нэрийн өмнөөс орсон. За тэгээд аав ээж ах トゥ амар сатан гэр бүлийн нь одоо заавал орчий гэж одоо сайхан оруулсан гэж байгаа манай. За манай мөркөөсөр ах маань орж ирж байна да. 60 сарын нас. Энэ өндөр одоо Монголын ард түмний энэ сайхан уралдааны үзэл олон юм болж байгаа. 67 нас одоо энэ чийлэн 60 нас хүрээд дэвтгүргээл тэгээд өвдөө тэр өвдөө гэж хэлээд байгаа юм. Тий. За манай хэд ч нь бол ард мөрөө их амраацсан. Өө зүгээр Зүр дээр нь бол тарлаад орчихно гэж байна. Тийм бэ. Ангаад л татсан ирж байгаа. За тийм. Уралдааны жоохон хөвтөчгөл уралдаад байна ямар ч гэсэн манай Тэр гэж өгч байгаа тийм байна. За жим маань халуун зүйлсэн их чадарсан байх та. Араас их зүтгэлээ тий. Тэгэлээ. За готор дөрч маань ороод ирлээ. Говьсөнбөр аймгийн төлөөлөл. Тонгой аймгийн Дэрэн сүмийн уугуул. За энэ сайхан оролцож байгаа. За Зүгбаатар аймгийн хөө. Эрдэнэ цагаан сүмийн төлөөлөл. За манай гомб маань Зүгбаатар аймгийн Эрдэнэ цагаан сүмийн цэцэргийн төлөөлөл. Уяачтай холбооны Аа би тгээ хэлээ. тусуулж оруулсан энэ уралдаан. За танаа охин. За хэрэг хүн шиг л яваад байсан тэгэл ямар ч гэсэн сайхан ороод ирлээ. За Монгол улсын мандаа уяач. Монголын 1000 уяачдын төлөөлөл болсон. Ямсрын мандаа маань орж ирж байна. За Хинтээ аймгийн төлөөлөл. За Хинтээ аймгийн Бэндэр сүмийн уугуул. За мөнгө сайхан маань орж ирж байна. За энэ хоёр маань хоёулаа амрны замчд ийсэн бол та өөрөөсөө жинч нийлэндээ тэгээд багцаа хоёлаа.
Тэгээд цааш ороод ирчих боллоо да. Сайхан явна л да. Сайхан явна, сайхан. Ааны цог ажиллахгүй сайхан яриа шүү дээ. Ажиллахгүй сайхан буу аална. Угсаар чинь сая 13 том бас нэгс өнгөрсөн шүү. Тархинд голдоо явж байгаа тэгээд мөрөө авч үлдээл тэгээд сайхан. Шөөрөөр нь. За ингээд Аранга аймгийн Цэнхэр сумын Цэнхэр сумын нутагт за хөжилтийн гизэгтэй газар гэж байгаа. Тэгээд энэс ч хоошоо одоо нөгөө халуун аршаанууд нь залгаад явчих шүү дээ. Ийм л сайхан байна. Энэ өртөө маань ингээд өндөрлөлөө дөө. Монголын үндэсний хөв соёлоо эрхэмлэн дээдлэгч, ивент тэтгэгч, үндэсний өв соёл харилцаа холбоог дэмжигч Asian Road компани. Монголын үндэсний хөв соёлоо эрхэмлэн дээдлэгч, ивент тэтгэгч, соёлоор гоён Апу компани. Энэ цагийн гайхамшиг эрен зүүнийн бахархал дэлхийд мөнхөд мөнхрөх Монгол брэнд морин өртөө. Стогойна. Дахиад бормоор шүү дээ. Тэг би энэ борморыг бас түрүүнийхтэй арай хоолд харагдаж байгаа. Би за яана гэж заагаа дээш тавьчих баярлаа. Тэгээд тэгсэн чи харин түрүүлэгтэй угаасаа нөгөө яг миний нөгөө борморны яг нөгөө хямар намайг ивэгээд ах шиг байна. Тэр үнэхээр баяртай байна. Түүний дөрөөр ингэж юм саварлаа гэж бодог. Бараг 3 төр авсантай ялгааг болчлоо. Тэг гоё байна. Би өөрөө одоо л үнэхээр бахархаж байна. За үнэхээр баяр үргээ. Чи чадлаа. За. Ариг онгор ороожсон. За. Сайн болчихсон шүү дээ. Өстой хэнцээ. Ер нь л нэг хэлэхэд бартаас бараас сохолч чадвал жоохон сэтгэл дундуур байсан. Гэтэ бас нөгөө бодож байгаа нэр хоньны ер нь өртөөнүүд дандаа хоньны мөр ер нь төрүүлдэг гэж ярьдаг шүү дээ. Тийм болохоор би ер нь бол жоохон итгэж гарсан. Тэгэл за яг ард нь аймаг шатж чад халааж байгаа өвчтэй гэдэг арданд арахсан фүүст гараа мараа амир. Зүгээр дашигнаал яг өөд мөдөд зүгээр дашигнд гарч явсараа л би жоохон зүрхний цохолтоос найгаал хэлээ гэхдээ өөрөө яг явуулсан болохоор явуулчлаа. Янзын орж ирлээ. Гол гатлаа зохио өгсөн болохоор гайгууха. Ээ чамаа морьч суулж чи хүмүүс ирэн шимээргээр нэлээ өгшин байна да гэдэгсэн. Тийм. Өө наа чин. Гэтэ би яг нөө жоохон эдлгээ үдсэн байх гэж бодсон юм. Молор суудсан. Тэгээ ер нь нас явсан шинжтэй. Тэгээд үдсэн байт юм байна. Янз юм байна. Гэтэ бол энэ өртөөний хүмүүс бол бүр илүү бэлдсэн бол галзууруулах нэ. За Батүл хамгийн сүүлийн өртөөний хайрыг давтар орчлаа. Яа. Бидэ. Чэрэ. Най. Хим бич. Ивчээ. Бичээрэй. Янзтай юу. За. Амаач. Сүлээ. Тэ 3 дахь өдрийн сүүлийн өртөөнөр тэ. Ард өдөр ордог. Морь хэрвээ ордон байв. Ордоо. За шаргамаар суглаад. Бастай. Алдж байгаа л л. Манай зэт юу яцтай лаад ч тийм шүү дээ. Та зэт юу яхээс амар үү те? Гол баг явжсэн тэгээ. Бацаахан явжсэн бацаахан хойно л гэсэн. Одоо ич байгаа. За яалчгүй 3 дахь өдрийн сүүлийн өртөг бол манай зэтийнхээ өнгөллөө. Энэ амжилттай улам ахиулраа. За баярлалаа. Янзын байлаа шүү. Зөөр өнгөл өдөр замаа 3 дахь өдрийн замаа явсан нийт 4 өртөгөө туулаад ороод ирлээ. Тэгээ сүүлийн өртөн дээр та бас яг бариад гисэн чинь нэлээд өнгөлж явлаа. Өнөөдөр 4 өртөө ерөнхийдөө дээгүүр явлаа. Сүүлийн 2 өртөө 3 4-өөр орж ирсэн. Тэгээ энэ өвөгийн хоньны морь гэсэн. Тэгээ хоньны морийг магна хэр болгож байгаа. Ийм энэ охиных гэсэн. Тэгээд ийм сайн морь таарлаа. Тэг баяртай. Наарцсан нуруу хорооны өвчий идэхэд нэг жоохон. Урууландаа нэг байцаа авчулж явж сая замдаа ториглоо штэ төрүүлэх гэж байгаа та. Өөрөө. Ингээд камерт айгууд ногоон байцсан цухицсан явж байгаа. Кона шүд энэ уруул афрат хоёрын завсраа холгоод. Тэг яг хойд ажгүй сайхан явуулчлаа. Өө тэгээ жоохон таргалан чимээр таарлаа. Гэтэ яг
эхний 10 руу ороод ирлээ л гэж бодож байна. Тэ. Уусаж гаргаж явж байгаа тэгэл яа ил гэж бодсон л да. Тэгээд үзүр дээр жоо дараад хатраатай орё л гэж бас тэгээд бас бодсноор явлаа. Харин буцаас энэ гавь яваад ирлээ. Бас анхаарад 10 өдөр орчод болдоо гэж бодож тэгээд яг Батэр багцаанд л орж ирлээ. Нилээ нөлөөлдөг байх. Айхтар их усан штэ. 4-өөс дээгүүр даваад тэгээ бас гутлааны орохгүй гээд хөл мөлөө ингэж гарч ирлээ штэ. Би ч нэг гол молоор айхтар гардгүй айлаа яаж гарна гэсэн зүгээр гэ. Тэгээд гараал ирлээ. Ямар ч сүлд мориндоо жоохон дасаад ер нь хадгалж уралдаж сурж байна. Ер нь л хүмүүс гараал явхад аваал үлдчихэж байгаа юм чи. Тэгэл өксүр дээрх бараг л би ганцаар хамгийн түрүүн цогиулж байгаа л бараг алхуулж гаргаал. Тэгэл нэг жоохон хийвгээд ирэнгүүт нь газар ороогаал. Сая л энэ бас нэлээд тарган байсан. Сайхан цэнхрийн гол дээр 2-3 гол гатлахта шавшсан. Шавшаа сайхан яваал. Асал бас шавших бас нөлөөлж байна. Тарган мөрий чи ерөөсөө шавшаа сайхан нууцсан. Хандлага шавшаа төхөр сайхан. Тэгээ чи нөгөө том 2-3 гол гарлаа шүү дээ. Тэгээд ороос нэг хүүт усаар сайхан чэйжлөө шавшигдаад ирж байхгүй. Тэр сайхан бас тус болж шүү дээ моринд. Монголын үндэсний хөв соёлоо эрхэмлэн дээдлэгч, ивент итгэгч Хүннүү Фэшн. Монголын үндэсний хөв соёлоо эрхэмлэн дээдлэгч, хамтран ажиллагч Алтан гэгээ компани. Монголын үндэсний хөв соёлоо эрхэмлэн дээдлэгч, ивент итгэгч Цайны их зам компани. Бүгээмөр таарахаар сайн явал, бараамөр таарахаар машин зооч гэлээ. Тий. Тэгээд энэ удаа 4-р төртөө буюу 120 км, 3-р өдрийн 120 км тийм Арангаа аймгийн яриат Үлзий уярхийнхаа энэ сая борлог мөрөөр уралдлаа. Морь болгонд нэр өгч байгаа үүлэн борлог гэж нэрлсэн. Тэгээд энэ их өрмөс тийм араншинтай одоо байл. Огт ташуур хөргөлдгөө. Ташуурд бол таг зогсно. Тэгээ би эхлээд гараад дараа сүүлийн эдтэн цэрэн лавг мавг хүн жингийн сүүлийн эдтэйгээ явж хагаад уулд авсан чи авч тавих гээд ууралж байна. Яагаад татаад байгаа юм бэ гээл. Тий, тэгэл явуулаад байсан чи явсаар гад 8-9-ээр орчлоо шүү дээ. 4 төртөнөөс хулмар таарлаа 26 байсан баха. 26 номертой хулмар таарлаа. Их жижиг хөмөр. Ихтэй хавдруулж сайхмар байлаа. Буурал мөрийг авч үлдээд хойноос нь дандаа хөөж уралдлаа. Өмнө дандаа гараа алдахгүйгээд гараадсан. Тэгээ зарим нэг затгалан морьд үлдээдсэн. Тэгээд өнөөдөр нэг авч үлдээд хойноос нь уралж үзлээ. Ер нь зөв тактик ба шүү. Сая ер нь хэдэр тавих гээд байна. Сая яг нэг ихний бөөн яг энэ хар замын тал урт орчлоо. Дахиад 1 км байсан бол ер нь бөөн тал орох. Сүүлөөр гайгүй дэжгүй. Нэг 12-3 ирсэн. Явсаар угаал ирсэн цэлвэл. Сайхан бормор таарсан. Явсаар угаал хүрч ирсэн. Дэжгүй. Гараа тэр өнгөнд оролдоо эсвэл хойноос ер нь явал уу? Өнөөдрийн 3 оролдоо нэг ирсэн. Дан хойноос нь хөөс. Хойноос нь хөөж халдсан мөр тоглоод. Өглөөний халдсан мөр бас хойноос нь хөөгөө дөрвөлээ. Энэ бормор хойноос нь явсаар угаал энд. Тэг би нэг энэ доороос шахаагүй л дээ. Марайгаа үцэхгүй нөгөө нүд моохлоор үцэхгүй. Тэг харин тэр морь авах гэсэн залуу харин би тэнд нэг шармаар юм байна хаа гэн. Тэг харцсан маграад наашаа явал. Тэгэл 12 3 тарцсан. Оо тэглээ хэр мөр суглалаа. Сайхан буян таарлаа. Явж үйддэг амтан байна. Сайхан явдлаа. Өнөөдрийн 4-т 3-т нэг сайхан явсан. 2-р хүртэн дээр л нэг хол морин дээр яахан хөлмөттэй яахан тамир мөр таараа зайлвал ерөөсө бүгдрөөд явж чадахгүй юм лээ. 3 ойчиж байж л. Ирсэн дээр нэг яагаад тавьдаг хэрлээ. Нөгөө 3 сайхан тавьдаг мөр байлаа. Гайгүй дундуур нэлээд дээгүүр ороод ирлээ. Тэгээ нэг 2-3 жилийн өмнө яг энд морь олж юмчсэн. Харангаа аймгийн их наадамд. Тэндээс нэг дөрөв нэг амаа үзсэн нэг аргийн дөрөв аваа уцчихсэн. Тэг сайхан санагч. Өнөөдөр ерөнхийдөө морь жоохон тарган дандаа гамж явсаар байгаа л ирлээ. Гэтэ машин суусангүй. Замаа дуусгал. За харангаа нутагт ирлээ. Тэ сайхан байна уу? Мод зодтой сайхан байна тэрлээ. Сайхан халуун мөр сугаллаа. Сайхан яваал ирлээ. Тэгээд энд ташрамд одоо нутгийн удирдлага одоо инхүү хэмжээнд оруулсан нутаг Баянгар аймгийн засаг даргын хамгийн газрынхан болон Богд сумын засаг даргын хамгийн газрынхан тэгээд анги хамт олон найз нөхөд ах トゥ хамаатаас одоо бүх нутгийнхаа ард тэд бүгдэнд нь баярлсан тараснаа ирхийлээ. Та бүгдийн дэмжлэгтэйгээр одоо инхүү сайхан хэмжээнд орж байгаадаа баяртай байна. Та бүгдээ эрүүл энх сайн сайхан хүсье. Уул нь бид нар бүгд л дараатай байна. Эхний нэг 5 6 мөр цуг явж ирсэн шүү дээ. Дараатай явжсэн. Яг энэ 2 км-ийн цаана суучлаа. Тэгэл авч үлдээ жоохон амраад байгаа цогөлөл ороод ирлээ. Тэгээ нэг
7-8 ороод ирвүүдээ. Эзний өрөл гайгал явуул гэсэн. Эхний 10 бараг 5 жилчих юм хэлсэн шүү дээ. Тэгэл нэг хөдөлтөд олж ухсч көлн салган зөөгөн мөрс байна. Дааганд сургаад хайсан юм уу? Нэг бол их унжааг л мөр юм. Аманч муухан мэддэг тэгэл. Көлн салган ер нь унжааг мөрөлийн. Дараагийн өртөнд мөрдөө сайн бэлдэрэл гэж. Мөр бэлдэж өртөөч тал хийлээ та. Мөр авахгүй ч очсон уу сая? Үгүй. Ирээгүй. Таараагүй юу? Үгүй. Гэтэ гомдолтой байсан шүү. Хуулам эзэнний өрөөл эхлээл 10 баг олчно л гэж хэлсэн. Оо сэтгэл хөдлөлтөй өндөрөө сайхан байна. Яваан дундаа баг явах тусан мундаг болоод байгаа шүү. Морь зөндөн босож яваад саяас жоохон дадлага хийж байгаа тэрлээ. Гар мараа тавьж явал яамаараа яахаар байна мэн гэд өөрөө өөртөө жоохон дадлагыг туршлагаж байгаа л ирлээ. Сайхан таавар явсан. Тэр доор гол ус хараад толгой тархиа норгож маргаж байгаа л. Сайхан явж байгаа тэрлээ. Бараг зугаалаад ирж байгаа юм шүү. Сайхан яваа тэрлээ. Өнөөдрөөгөө дөрөвөртөг дөрвөлнгийн амжилтад нэг нь жоохон машин цуслалахаас бусдантайгаа сайхан хүрээрлээ. Такси суугалж байгаа юм байлаа тий. Одоо өөрөө ирэхгүй таксин суулаа. Морь бүр салгалаа ойчгоод тэгээ дата тэгээ сүлдээ айлангадаа үйд өрчих тэгээ хүрээрлээ. 3 өдрийнхөө дөрвөн өртөг амжилтад босгоод ирлээ. Тэгээд өнөөдөр өртөө ер нь хаваад ажгүй байлаа. Даваагүй тааш байлаа. Янз бүр байлаа. Тэгээд хамгийн сүүлийн мөр жижиг хоол мөр байсан. За яг хаад ажгүй дундчаар төгсөөр байгаа л харж ирлээ дээ сая. Дөрөв өртөө явлаа. Өглөөгөр нэг гоё эхэлсэн юм байна та. Өглөөний 2 дахь өртөө бол ер нь сайхан байлаа. Морь сайн байлаа. Сүүлийн 2 өртөөн дээр л ер нь шогсож орж ирлээ дээ. Ер нь машин суучихгүй хэцээгээд л мортогоор шогсож орж ирлээ ямар ч байсан. Тий. Монголын үндэсний хөв соёлоо эрхэмлэн дээдлэгч, ивент итгэгч Gold Magnat компани. Үндэсний хөв соёлоо эрхэмлэн морин соёлыг дэлгэрүүлэгч Хүй мандал Галуя. Үндэсний хөв соёлоо эрхэмлэн морин соёлыг дэлгэрүүлэгч Азийн хүлэг Галуя. Үндэсний хөв соёлоо эрхэмлэн морин соёлыг дэлгэрүүлэгч Макс Галуя. Үндэсний хөв соёлоо эрхэмлэн морин соёлыг дэлгэрүүлэгч Агт Эрдэнэ хүлэг Галуя. Монголын үндэсний хөв соёлоо эрхэмлэн дээдлэгч UB Moto компани. Ханат Монгол гэрийнхээ дулаан халуун голомтон дээр мөнх амьдрмаараа хангал адуу бүлгсэн юм шиг тарлан манхны тааны амтанд уусмаараа харлаг тэгч халтирмаар хадан хавцлын орой дээр салхи сөрж үрд зогсмороо хаанч байхгүй нутгийнхаа халуун илгэн дээр нь үрд үлдмээрээ. Уралдааны 3 дахь өдөр тэгээд нийт 1000 км зам туулахаас манай атлетчнэр маань өнөөдрийн байдлаар нийт 330 км зам туулсан байна. Тэгээд өнөөдрийн хувьд гэх юм бол 120 км буюу нийтдээ 4 өртөд туулсан. Тэгээд энэ 3 дахь өдрийн уралдааны өдрийн ялагч өдрөө хэн байх вэ гэдэг одоо харцгайдаа том утга зарлах чинь миний хувьд бол нэг хүн байгаа. Тэр нь Баруун аймгаас гаралтай нэг хүн байгаа. Ямар ч тач өнөөдөр ялагч юм байна. За энэ өдөр манай Динсма 2 өртөгийн туулсан байна. За 93 Тэнгэр хангаас хэвээсэн. Ерөнхийдөө нэг халуун биш. Өглөө эднэрүү сэрүүхэн морь малан тажтайхан тийм сайхан өдөр таарлаа. За энэ бас их чухал байна. За энэ өдөр манай Динсма 2 өртөөгийн төрүүлсэн байна. За Батбол 1 өртөөнд, Мягмар-Жив 1 өртөөнд гэдэг. Энэ 3 байна өнөөдөр магнатаа тоосгүй сайхан ордолч тээ. За тэгээд нэгд өдөртөө эн чинь нөгөө 4 өртөө нэгд өдрийн уралдаантай ингээ хариуц жоох харьцуулж харлаа. За нэгд өдрийн төрүүлсэн хүн 4 цаг 32 минут явж исэн бол 4 цаг 8 минут болоод урагшилсан байна. Тэр мундаг байна тийм ээ. 1 цаг 2 минут. За хамгийн сүүлийн хүн 7 цаг 46 минут байсан бол 6 цаг 56 гээд бараг мундаг авсан тийм. Энэ юу гэж хэлж яах нүгөө тэгэхээр
ерөнхийдөө бол гоё жигдрээд учраа олж эхэлж байгаагийг за тэгээ бас эвээ болоод зөв уралдаж сурж байгааг нэг хэлбэр байхаа л гэж бодож байна. За тэгээд өнөөдрийн ялгчаар Говьлтай аймгаас оролцож байгаа халуун сумын уугуул Дэнсмаа охин 4 цаг 8 минут 25 секундээр төрүүлжээ. Дэнсмагийн нэг морийг нэг хүн имэйлж өгöd байгаа гэсэн хаа. Имэйлж өгöd тэр хүн тэгэл тэр имэйлс морил янз яваад байгаа гэсэн. Тэр бас бусдын ч гэсэн нэг хүн имэйлж өгöd зарим гомдлсон гэсэн. Та миний морийг имэйлж өгөхгүй би аагаар ирлээ л гэж хэлсэн. Тийм гоё гартай хүн байгаа. Тийм байна. Нэг гоё гартай хүн байгаа юм байна. Бүгдөө уралдаанаа сайхан дуусгалаа. За шагналыг гардуулъя. За Дэнсмаа 2 дахь удаага өдрийн ялгчаар тодорлоо да. Баяр хүргэе. Мондөг байна. За баяр хүргэе. Яагаад төрүүлээд байгаа за нэг сайхан ярьчих та. За баяр өө чи яар. Яагаад төрүүлээд байгаа юм? Тэр нэр мөр имэлж өгөө төрүүлээд байгаа юм уу? Эсвэл өөр шалтгаан байгаа юм уу? Тэгээд би амар сайн цогцол яваад байгаа шүү дээ. За яндатай л байгаа юм. Тийм. За. Наад нуус баг За тэгвэл одоо хэдүүлээ торгоё тийм ээ тэр баг. Ер нь бол одоо ингээ жоохон хэнэггүйтэй эхэлж байна шүү дээ. Бие тоох юм. Тэр мөд өдөр яадны гэдэг аа. 13 ч вэ. Чиэд орж юу. 3 өдөр уралдаад ирсэн элч нар аль хэдийн уралдаандаа дасаж тун ядралгүй ирдэг болжээ. Орой бүр уралдааны зохион байгуулагч нараа дүнгийн хурал хийж бүх элч нарт нээлттэйгээр тухайн өдрийн амжилтыг танилцуулж элч бүр өөрийн цагийн тооцоог хийх боломжоор хангана. Монгол брэнд морин өртөө уралдаанаар нутаг нутгийн элч нар бие биетэйгээ хазаар даран уралдаж байгаа ч хамгийн ширүүн тэмцэл тэдний дотоод ертөнцид өрнөж байгааг хэлэх юм. Хин илүү сэтгэлийн төвчээртэй, хин илүү сэтгэлийн хат тань л энэ уралдааны ялагч болох жантай. Монголын үндэсний хөв соёлоо дээдлэн хөгжүүлэгч үргэмжлэлт хамтран ажиллагч Архангай аймгийн засаг даргын тамгын газар. Монголын үндэсний хөв соёлоо эрхэмлэн дээдлэгч хамтран ажиллагч Булган аймгийн засаг даргын тамгын газар. Монголын үндэсний хөв соёлоо эрхэмлэн дээдлэгч, ивент тэтгэгч Монголын баг сундын үндэсний холбоо. За манайхаа 3 дахь өдрийнхаа одоо сүүлийн өртөдрөөр сайн суглаа явуулаад өдрийн ялагч явуулсан дээ. Ямар ч өдрийн ялагчаар гоёлтой Дэнсмаа болсон. Дэнсмаатай өдрөө баяр хүргэе. За тэгээд 1000 км зам туулах хэвээр бас мараа ичнэр маань өнөөдрийн байдлаар нийтдээ 330 км замд туулсан байна. Ерөнхийдөө 100% гэж бодох юм бол 70% бол 30% нь бол туулсан байгаа. Тэгээд цаана одоо 70% үлдсэн байна. Тэгээд цаана одоо 6 өдөр үлдэж байгаа учраас нэг юм ярихгүй заяа бүгдээрөө. Өнөөдөр бол уралдааны тухай юм ярихгүй. Зүгээр та хэдээсээ би зүгээр ингээд энэ нөгөө нэвтрүүлэг явуулж байгаа учраас илүү та хэдээс нэг юм entertainment зүйл үүсэж байгаа. Тэрний юу гэхээр арангаа бүгдээрөө цэгэрдэр ирсэн ийм сайхан тал дээр байгаад байгаа юм чи бүгдээр сэтгэлээ сэргээд л те маргаашийн цаашдынхаа уралдааны нэг сайхан бол нэг гац сайхан морины тухай дуудуулчих. Тэгэл амарцгаая. Болж байна уу? Амталтай байна. За барахаас давсрах хэрэг. Яа түүчээр өсмөрөө. Юусе яриа зүхтаад байгаа юм. Би юу? Тэгээд өнөөдөр уралдаанаа дүгнэ шүү дээ нийтдээ. Гэтэ өөрөөхөө биш ингээд нийт уралдаанаа чи ингээд өнөөдөр бид нар ч одоо айгүй урагшаа ахлаа шүү дээ. Булраанууд буларсан ч гэсэн дайрсаар бод нилээ явсан. Тэг яах өнөөдөр малчтан жоохон худлаа яриад байгаа юм. Наач та аалн минут зүгээр хуулаад очив. Тэгээд гараад баг. Юу бүгдээрээ л мэдчих бүгд яг тэгж байгаа шүү дээ. Бараг ойрын бүх овооны наадам авдарсан юм манайх л авч ирсэн наач. Чи амар юм дээр мордлоо доо гэд. Тэгээд яг яваад ирэхээр
бас тэгсэн юм аа гэж сууж байгаа. Үлгаад идэг гэсэн юм. Тиймэрхүү л өдөр. Яг энэ яриг монтаж дээр бүр ингэ давтаад байгаарай заяа. Тэгээ яг тэр өртөөрөө ингэ дуцтаад яг энэ хэсгээ үзээрэй танахыг амар гоё магтчих шүү гэж. За газараас ирсэн 26 айлч 1000 өөр өөрсдийн зорилго тавиад 1000 км замыг Монгол морьороор дуулсан энэ том зорилгын төлөө өөр өөрсдийн одоо тий нутаг устныхаа нэрийг гаргаад үнээр сайн болж байна. Яг өнөөдрийн байдлаар өдөр хаан дуулж байгаа залуучууд 330 км замыг амжилттай өөр өөрсдийн саад бэрхшээлийг даваад дуулсан. Одоо үлдсэн километр замаа амжилттай эрүүлгийг сайхан туулаасаа гэж хөдөө хүсмээрээ тийм нийт эрсдэлтэй бүгдэнд нь амжилт хүсье та бүхэн бол үнээр гайхалтай залуучууд ч үүсэлээ. Монгол брэнд морин өртөө уралдааны 10 дугаар өртөөнөөс 11-р өртөөний элч нарын амжилт. Түрүү магнад Говьалтай аймгийн элч Жаргал сайхны Динсма 54 минут 5 секундээр, Аман хүчүүнд Дорногов аймгийн элч Ганхуйгийн Онон 54 минут 16 секундээр, Айргийн 3-т Дундгов аймгийн элч Төвшинбаярын Дуламжав 54 минут 46 секундээр, Айргийн 4-т Сэлэнг аймгийн элч Баатрийн Түмнаст 55 минут 5 секундээр, Айргийн 5-т Орхон аймгийн элч Жамбал Аравдангийн Батүл 56 минут 6 секундын амжилт гаргажээ. Уралдааны 3 дахь өдрийн амжилт. Түрүү магнад Говьалтай аймгийн элч Жаргал сайхны Динсма 4 цаг 8 минут 25 секундээр, Аман хүзүүнд Архангай аймгийн элч Хайдвий Мэгмаржав 1 цаг 20 минут 30 секундээр, Айргийн 3-т Орхон аймгийн элч Жамбал Аравдангийн Батүл 4 цаг 25 минут 19 секундээр, Айргийн 4-т Сэлэнг аймгийн элч Баатрийн Дүмнаст 4 цаг 25 минут 35 секундээр, Айргийн 5-т Дундгов аймгийн элч Төвшинбаярын Дуламжав 4 цаг 29 минут 16 секундын амжилттай уралджээ. Монгол брэнд морин өртөө 2022 уралдааны 3 өдрийн нийлбэр дүнгээр манлайлагчид. 1-р байранд Жаргал сайхны Динсма 12 цаг 4 минут 30 секундээр, 2-р байранд Насан жаргалын Цэвэн очир 13 цаг 1 минут 41 секундээр, 3-р байранд Төвшинбаярын Дуламжав 13 цаг 5 минут 18 секундээр, 4-р байранд Жамбал Аравдангийн Батүл 13 цаг 31 минут 50 секундээр, 5-р байранд Мижид Оржийн Батсайхан 13 цаг 37 минут 49 секундээр манлайлж байна. За уралдааны 4 дахь өдрийн өглөө 11-р өртөө манай эслэр маань бүгд бэлэн болсон байна. Өнөөдөр нийтдээ 120 км явна. Тэгээ ямарсан энэ 120 км-ээр аливаа саад бэрхшээлгүй амжилттай морин хурдан эслэр маань ирүүлэх байгаасаа гэж хүсэж байна. Тэгээ бүгдэнд нь амжилт хүсье үзүүлээд өгөрөө. Хөдөнгөрийн зэрлэг ертөнцийн хязгаар сонор дуулсан эзэн төрийн ирэмбий эрхэд ёсонд залсан Монголын сургуучи хүмүүн төрлөختөнд бишрүүлсэн утсан дэлтний удамыг хөрстийн түүхэнд дархалсан Монгол
dilder ussoç bolsom mörün dilder assaç tuhi gizilsek mörün dilder emdaç turi gizasıgılsan Mongol erço Хүн нүгүрнээс улбаатай, эзэн Чингисийн зарилэгтай, өгөөдөө хааны өргөжүүлсэн их хаадын зарилгийг дэлхийд 3 хоногт хүргэдэг морин өртөө түүхийг түүчээлсээр. Энэ цагийн гайхамшиг эрен зүүнийн бахархал дэлхийд мөнхөд мөнхрөх Монгол брэнд морин өрт.